Сайн байна уу? Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулаад би нэгэн эргцүүлэлээс хаваалцъя. Сүүлийн үед баячууд одуудын ямар ч авьяасгүй хүмүүсийг арын алгаар хийсүүлдэг гэсэн хэрэгээр шуугаан дэгдээснээсээ болоод ч тэрүү бас ерөнхийлөгчийнхөө гадаад оюутан эсвэл хоригл гэсэн зарлагыг удирдах зөвлөл нь хүлээж авахгүй гэдгээ олон нийтэд харуулъя гэсэн үүднээс ч тэрүү мөн хамгийн гол нь санхүүгийн маш том алдагдлалд орохоос ч айсан уу? Ямар ч байсан Харвардын их сургууль зарим онлайн сургалтаа үнэгүй болгосон. Ер нь дэлхийн томоохон их сургуулиуд онлайн сургалтаа тодорхой хугацаагаар үн төлбөргүй санал болгож байгаа. Энэ нь ихэвчлэн тусгай хөтөлбөрүүд болон их сургуулиудын олон нийтийн боловсролын хүрээнд хийхэд зориулагдсан боловсролыг дэлхийд даяар олон хүнд хүртээмжтэй болгоход чиглэсэн томоохон алхам юм гинэ. Миний хувьд энэ бол зүгээр л зах зээлийн талбараа өргөтгөх хар яриагаар бол аль болох олон хүнтэй 8 арилжаа хийх маркетингийн бодлого бас хэмэл оюун ухаан газар аваад байгаа өнөө үед өөрсдийнхөө ажлын байрыг аль болох удаан хугацаанд хадгалах арга зал. Учир нь сургалтынх нь хөтөлбөрүүд үн төлбөргүйж төгсөгчид диплом, сертификат авахыг хүсвэл тодорхой хэмжээний төлбөр төлөх ёстой болно. Тухайн боловсролыг дэлхийд даяар хүмүүст хүртээмжтэй болгоход чиглэсэн ч гэсэн үүний цаана англи хэлний нөлөөг тэлэх. Цаашлаад энэ хэлтэй холбоотой соёл бас сэтгэлгээг сурталчлах 70 арга юм шиг санагдана. Тодорхойлбол нэгдүгээрт хэрэг хүмүүс дэлхийд даяар эдгээр сургалтуудад хамрагдахыг хүсвэл англи хэлийг их хэл шигээ сурах шаардлага гарч ирнэ. Ихтэй сургуулийн төвшний хэл ямар байдаг гэлээ? Энэ хэл хичнээн сурахад амар хялбар, олон улсын бизнес, шинжлэх ухаан, технологи, соёлын салбарт ашиглагддаг дэлхийн нийтийн хэл болоод удаж байгаа ч хүмүүсийг бараг бүүнөр нь англиар бодож сэтгэдэг болгох, энэ хэлийг хүмүүсийн амьдралынх нь нэг хэсэг болгох амбиц нуугдаж байж болох юм. Зарим онлайн сургалтууд өөр хэлээр орчуулгатай байдаг. Гэхдээ зөвхөн дэлхийд даяар яригчийнхаа тоогоор тэргүүлдэг цөөхөн хэлүүдээр л орчуулга оруулсан байдаг. Хоёрдугаарт ганц хэлээр дэлхийд ноёлно гэдэг цаагаараа ганц капиталист соёлоор дэлхийг бүтнээр нь ганц том орн болгон хувиргах далд явуулга. Олон нийтийн соёл, эдийн засаг, улс төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх нэг арга юм шиг. Энэ ганц хэлний цаана ганцхан капиталист тоо цифрэн дээр суурилсан соёлол хүмүүсийг улам их захирах болно гэсэн үг. Глобалчлалын нэг томоохон хэсэг болох энэ хэлний цаана соёлын болон эдийн засгийн буруу сөрөг нөлөөнүүд их эссээр байгааг анхаарах нь чухал. Зөвхөн англиар яригч томоохон орнуудын амьдралын хэв маяг дэлхийн жижиг гэгддэг олон оронд хэвшил болонгоо хүмүүсийн хооронд бүр төрөл садан эцэг их ах эгч дүүсийн хоорондын харилцааг өөрчилсөөр байгааг бид мэдж байгаа. Хин нь хэр их олон сүлжээн дээр хэр олон эсвэл цөөн даагч хамтрагчтай байна уу? Хин ямар үн өртөгтэй эд зүйл хэрэглэж харагдаж байна уу? Гэх мэт тоо цифрэнд баригдмал зөвхөн гадаад үзэмжинд баригдмал зоосны нүхээр шагаагч үзэл бидний хоорондын харилцааг бага багаар өөрчилсөөр байгааг бид мэднэ. Тиймээс ч зарим улс орнууд үүнийг соёлын колоничлал гэж нэрлэж өөрсдийн соёлыг хамгаалах гэж оролддог болсон. Тухайн орнууд эрх чөлөө, соёлын өвөө хамгаалах, олон соёлын тэнцвэрт байдлыг хадгалах нь чухал гэж үздэг. Гэхдээ эдийн засгийн шахалт тоо цифр орлогоос хамааралтай баснаас үүдээд англиар ярихаас өөр гарцгүй болсных нь тооч олширсоор байгаа. Францад хүртэл энэ жилээс худалдаа үйлчилгээний салбарынхан англиар бас хэдэн үг хэлждэг болсон байна лээ. Мэдээж альва зүйл олон талтай. Энэ соёлын колоничлал гэгдэх системд авууштай тал бий хідэж сөрөг үр дагавар аюул дагуулах магадлал өндөр. Жишээ нь надад Wi-Fi box-ны долгионы тухай нэг юм сонсноос болоод нэг бодол төрсөн. Бидний гэртээ суйрлуулсан Wi-Fi box-ны долгион бидний бие дээр ойх маягаар бидний гэр дотроо хизээ хэдэн цагийн үед юу хийж байдгийг нэг үгээр хэлбэл бидний амьдралын хэвшлийн талаар мэдээлэл бүртгэж байдаг юм лээ. Тэр мэдээлэлд харин нэвтрэх эрхтэй, эрх мэдэлтэй хүмүүс ямар зорилготой байдаг нь одоохондоо тодорхой болсон. Заримдаа гадуур явж байхдаа анх удаа хараад хинт ч ярилгүй гар утас боломцод аппаратандаа ч сонсогдохоор энэ тухай ярилгүй утсан дотроо ч тэмдэглэл хийж авалгүйгээр зүгээр толгойдоо тогтож авсан нэг зүйл дараа нь утсаа асааж сүлжээнд холбогдонгууд дэлгэцэн дээр харагдчихсан удаа надад хэд бий. Хүний бодол бас цацраг долгион байдаг учраас утас, радио, Wi-Fi-ны долгионтой холбогддог байж болох юм. Тэгвэл дэлхийн бүх хүн явандаа англи хэл соёлын захиргааталтанд автаад
англиар бодож сэтгэдэг болчвол бүх толгойнууд хоорондоо амархан ойлголцож болзошгүй. Энэ бол уран зөгнөл биш. Би кино сурталчилж байгаа юм биш. Гэхдээ мэрэгэн цэцэн гэгддэг хүн болгон бүх дэлхий удахгүй хар тол гэдэг кинонд гардаг шиг болно гэд байгаа. Тэрэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй гинлээ. Ер нь өндөр хөгжилтэй орнуудын хэлнүүдийн дундаас энэ англи хэлтнүүд төрлөх орондоо амгалан тайван амьдраад өөр хэлмэл сурч твээс төв дамжиж өөр орн руу дөрвөж өөр газар дасан зохицож цаг хугацаа энерги хамаг нервээ алдаад байхгүй ганцхан хэлээрээ бүтээл төрвөл дэлхийгээр цацаад дэлхийд даяар соёлоороо ноёрхоод байхад бид нар хэдий хүн амт цөөхөнч гэлээ англи хэлтэй өрсөлд хүч хэмжээний чанартай олон улсын стандартад нийцсэн олон төрлийн контент яагаад улам их үйлдвэрлэж болохгүй гэж их хэлээрээ олон янзын контент үсгээд яригсад хоорондоо бие биенээ дэмжих маягаар хэлнийхээ хэрэглээг нэмэгдүүлэх, оршин тогтнох суурийг нь бэхжүүлээд нийтээрээ монгол хэлээрээ бизнес эрхлээд үзье. Монгол хэлээр яригсдын тоо дэндүү багч гэсэн энэ хэлийг англи хэлтэй адил хэмжээнд хүртэл дэлхийд даяар сурталчлах, танин мэдүүлэх зорилго хүрч болшгүй уулын оргил мэд санагдах боловч үзээд алдаж яагаад болохгүй гэж гэвэл бодтгол бодол, сандгал санаа гэх хүн гарч ирэх болов. За энэ удаагийн подкаст өндөрлөе. Анхаарал тавьсанд баярлалаа.